Одоос 10 жилийн өмнө Малайзийн MH370 онгоц агаарт 239 зорчигчтой явж байгаад алга болсныг бол та бүхэн маш сайн санаж байгаах. За тэгээд түүнийг алга болсноос хойш маш их эрэл хайгуул болон аврах багийнхан тасралтгүй одоо хүртэл бол хайсаар байгаа. Тэгсэн ч одоо үүнээс ямар нэгэн уул мөр гэх юм уу эсвэл онгоцноос үлдсэн сүрлийн хэлтэрхий ямар ч баримт одоо хүртэл бол олдоогүй байгаа. За тэгээд энэхүү онгоцыг алга болсонтой холбоотойгоор хүмүүс янз бүрийн таамгийг дэвшүүлж байсан. Жишээ нь гэхэд онгоцыг дээрэмчид барьцаалж аваад өөр газар буулгасан гэдэг ч юм уу. Эсвэл Америкийн нэгдсэн улсын тагнуулынхан зохион байгуулалттайгаар тэрхүү онгоцон зорчиж байсан нөлөө бүхий хүнийг барихын тулд энэхүү онгоцыг алга болгосон ч гэж иймэрхүү хувилдооны онолыг бас дэвшүүлсэн байдаг. Эсвэл бүр онгоц ямар ч тийм удирдлаггүй болсны дараагаар далай дунаад бүр доошогоо далайн гүн рүү орсон байх гэж таамаг дэвшүүлсэн ч үүнийг бол няцаасан олон судалгаа болон хайгуулгын ажлууд түүнийг далай дунаагүй гэдгийг бол нотолж байгаа. За манай өмнөх MH370 онгоцтой холбоотой бичлэгэн дээр тухайн үед зорчиж байсан хүмүүс донд бол хоёр Иран улсын иргэн байсан гэдгийг та бүхэнд ярьсан. Гэхдээ тэр хоёр хүн бол ямар ч тийм алан гэдэх байгууллага болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хүмүүс бол байгаа гэдгийг бол тагнуулын газраас олж тогтоосон. Учир нь тэр хүмүүсийн гэр бүл болон ямар ажил албан тушаал эрхэлдэг гэх мэт бүх мэдээллийг бол олж авсны үндсэн дээр тэднийг бол буруугүй гэдгийг сүлд нотолсон. За ингээд ерөөсөө онгоц олдохгүй болохоор Малайзийн засгийн газар байж болох бүх арга хэмжээг авсан. Олон улсын байгууллагуудаас тусламж, хайгуулын ажилд нэмэр болох санхүүжилт гэх мэт маш их хэмжээний тусламжийг бол гадаадын орнуудаас авсан байгаа. За алга болоод 10 жил өнгөрөх хугацаанд Малайзийн засгийн газар бол хэд хэдэн онгоцны хэлтэрхүүнүүдийг бол олсон. За тэгээд эдгээр хэлтэрхүүнүүд нь бол зарим нь галгуулсан онгоцтой холбоотой байж болох хэлтэрхүүнүүд байсан. Зарим олдсон хэлтэрхүүнүүд бол MH370 онгоцтой ямар ч тийм холбоогүй өөр онгоцных байж болох тийм хэлтэрхүүнүүд бол олдсон байдаг. За тэгээд ингээд явж байтал энэ бүхний ардталт нэг сонин үйл явдал болж исэн байгаа. За ямар үйл явдал болсон бэ гэхлээр яг 2014 оны 3 сарын 8-нд MH370 онгоц алга болсны дараа удалгүй 2 сарын дараа 2014 оны 5 сарын 19-нд YouTube нэгэн Regicide Anon гэсэн нэртэй хэрэглэгч нэг тийм учир битүүлэг бичлэгүүд ээлж дараатай тавьж эхэлсэн. 3 төрлийн бичлэг. За тэр бичлэгнийхээ доод description хэсэгтэр болохоор post received гэдэг одоо хүлээж авсан 2014 оны 3 сарын 12-нд тэгээ нийтлсэн болохоор 2014 оны 5 сарын 19. Тэгээд их сурвалж гэснийгээ болохоор protected буюу одоо хамгаалагдсан тийм нууцлсан гэсэн утгатай тийм description бичиж оруулсан байсан. Тэгэхээр яг үүнээс яг юуг ойлгож ийн гэхлээр received гэсэн утга нь бол хүлээж авсан гэж байгаа. Тэгэхээр энэ Regicide Anon гэсэн нэртэй хэрэглэгч энэхүү 3 бичлэгийг ямар нэгэн 3 дахь этгээдээс бол хүлээж авсан байгаа юм. За тэгээд үүнийхэн дараа тэрээр энэ бичлэгүүдээ цуврал болгож араас нь ингэж YouTube-д байршуулж эхэлсэн байгаа. Тухайн үедээ яг энэ бичлэгийг бол төдийлөн тэгж хүмүүст их хүрч чадаагүй маш бага хандлттай байсан. Одоо та бүхэн архивын хадгалсан хэсгээс бол харж байна. Ердөө 377 хүн яг энэ бичлэгийг үзсэн байгаа. За тэгээд яг эхний бичлэгэн дээр яг юу харагддаг вэ гэхлээр сансрын хиймэл дагуулаас бичиж авсан юм бичлэг байгаа юм. За тэгээд яг энэ бичлэгэн дээр эхлээд иргэний агаарын тээврийн ийм онгоц харагдана. За удалгүй энэ онгоц ингээд маш удаан явж байгаа нь харагдана. За төд удалгүй яг энэ онгоцтой зэрэгцээд нэг тийм цагаан бүрэнхий зүйл яг хажууд нь ингээд дагаж эхэлсэн байгаа. Тэгээд тэрхүү үл мэдэх тэнцдэг биет бол онгоцыг ингэж бүтэн тойрж эргэлдэж ингээд тал талд нь дагах байдлаар ингээд хамт яваад байсан. За удалгүй хоёр дахь үл мэдэх тэнцдэг биет хаанаас ч юм ингээд гарч ирээд бас нөгөө нэг нисдэг биеттэй хамт энэ онгоцыг ингээд тойрж тал талд нь эргэлдэж эхэлсэн байгаа. За үүнээс удалгүй хэдхэн секундын дараа 3 дахь үл мэдэх тэнцдэг биет өнөөх 2 нисдэг биеттэйгээ зэрэгцээд ингээд гуруула энэ хүн онгоцыг тал талд нь ингээд тойрж эхэлсэн. За яг энэ харагдаж байгаа өнцөг нь бол сансрын хиймэл дагуулаас яг ихц дээрээс нь бичсэн тийм бичлэг байгаа. За ингээд нөгөө үл мэддэх 3 нисдэг биет ч онгоцыг хэсэг хугацаанд ингэж тойрж эргэлдэж ингээд тал талд нь маш хурдтай эргэлцээр байгаад за төд удалгүй өнөөх онгоц чинь
яг энэ гурван нисдэг биттэй хамт агаарт орс сураггүй алга болсон. За яг ингэж алга болохынхаа өмнө нэг тийм хурц гэрэл анивчаад за үүний дараа бол өнөөх 3 нисдэг бит онгоц ингээд агаарт замхарсан юм шиг алга болсон. За тэгээд энэ бичлэг тарахад YouTube-д байршсны дараа бол төдийлөн хүмүүст сайн хүрч чадаагүй. За энэ хооронд бол яг Малайзад энэ онгоцны ирэл хайгуул маш идэвхтэй явж байсан. Засгийн газар болон улс даяараа хүмүүс нь маш тийм хүлээлттэй. Одоо энэ хүмүүс хизээ олдох бол энэ онгоц одоо ядаж сүрсэн бол хилтерхийнч болов олдох болов гэсэн тийм найдлага төрүүлсэн өдрүүд өнгөрч байсан. За тэгээд удалгүй эхний бичлэг яг тавигдсанаас сарын дараа буюу 2014 оны 6 сарын 12-нд өнөөх Regicide Anon гэх хэрэглэгч 2 дахь бичлэгийг өөрийн суугтаа байршуулсан байгаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийн тайлбарт тэрээр хүлээж авсны өдрөө болохоор 2014 оны 6 сарын 5 нийтлсэн өдрөө 2014 оны 6 сарын 12 гэж бичлэгийнхаа хэсэгт оруулсан байсан. За тэгээд энэ удаагийн бичлэг нь бол өмнөхөөсөө ялгаатай байсан зүйл нь гэвэл үүнийг дорооноос бичиж авсан тийм термал буюу халууныг мэдрэгч төхөөрөмжөөр дорооноос бичиж авсан бичлэг байсан. За тэгээд яг энэхүү бичлэг дээрх үйл явдал нь яг эхний бичлэгтэйгээ адилхан. Эхлээд нэг ширхэг үл мэдэгтэн хэсдэг бит явж исэн онгоцтой зэрэгцэж ирээд удалгүй 2 дахь нисдэг бит мөн даах байдлаар явж исэн. Тэгээд удалгүй 3 дахь нисдэг бит нь гарч ирээд хамт онгоцыг дагж явсаар хагаад яг эцэст нь яг эхний бичлэгтэй адилхан онгоц агаарт гинт алга болсон тийм үзэгдэл бас гардаг. За тэгээд Regicide Anon удалгүй 3 дахь бичлэгийг бол хүлээж авсан байгаа. За тэгэхээр яг энэ бичлэг нь бол одоогоор бол YouTube-ийн архивд байхгүй устгагдсан байгаа. За энэ бичлэгнийхэн тайлбар дээр болохоор тэрээр үл мэдэгдэх нисдэг бит итгэмээргүй маневрыг хийснэ гэсэн тийм тайлбартай бичлэгийг бол оруулсан байсан. Гэхдээ энэхүү бичлэгийг бол төдийлөн бас олон хүн үзэж чадаагүй учраас яг тэрхүү бичлэгтэр юу гарсныг бол та бүхэнд үзүүлэхэд үнэхээр боломжгүй байна. Гэхдээ эхний 2 бичлэгийг YouTube-ийн архиваас үзэх тийм боломжтой байгаа. Одоогоор яг энэ Regicide Anon гэх суугийг бол YouTube-ээс бол олдохгүй. Энэ сууг нь бол устгагдсан байгаа. Гэхдээ архивын тусламжтайгаар яг энэ хүний оруулсан бичлэгүүд хизээ хэдэн онд хэдэн цагт тавигдсныг бол харах боломжтой. За тэгээд энэ 2 бичлэг баг мартагдах гад байсан үе буюу 2023 оны 8 сарын 7-нд Reddit дээр Volcaro гэдэг нэртэй хэрэглэгч нэг пост оруулсан. За тэгээд яг энэ постн дээр болохоор 2 дахь бичлэгийг түлхүү харуулсан тийм бичлэг тавиад яг энэ бичлэг хизээ хаана хийгдсэнийг мөн мэдээлэл хин нэгэнд байгаа юу гэсэн тийм асуулттайгаар байршуулсан. За тэгээд үүнээс хоошоо бол яг энэ пост бол 4900 гаруй апвотыг бол авсан байгаа. Маш их хүн яг энэ постыг үзсэн байгаа гэсэн үг. За тэгээд үүнээс хойш яг энэхүү хиймэл дагуулын болон дорооны бичлэгүүд интернетэд хурдтай тархаж эхэлсэн. За TikTok дээр хүмүүс яг энэ бичлэгийг байршуулад үзсэн хүмүүсийн тоо бараг хэдэн зуун мянгаас бараг сая хүрж байсан. Тэгээд яг энэхүү бичлэгэнд бол итгэх хүмүүс ч байсан, итгэхгүй яг энэ бичлэгийг хуурамчиж үзэх хүмүүс ч маш их байсан. За тэгээд яг харьцуулсан бичлэгүүдийг хүртэл яг байршуулад яг энэ 2 бичлэгэн дээрх онгоцны хөдөлгөөн, нисдэг биетүүдийн эргэлдэж байгаа хөдөлгөөн хэрхэн хоорондоо яг адил таарж байгааг зэрэгцүүлсэн байдлаар ингэж харуулсан бичлэгийг хүртэл байршуулсан. За тэгэхээр хиймэл дагуулаас авсан бичлэг яг дорооны бичлэгтэй ан цав таарж ийн гэдэг нь энэхүү бичлэгийг бол ямар нэгэн компьютерийн тусламжтайгаар бол зохиогоогүй гэдэг нь маш тодорхой байна. Халууныг мэдрэгч төхөөрөмжөөр авсан энэхүү дорооны бичлэгтэр бол илүү нэгтршил өндөртэй гэж хэлж болно. Секундэд өгөх фреймийн тоогоор бол 60-аас дээшээга буюу одоо ямар ч тийм гацалтгүй байдлаар дүрсийг илүү нэгтршилтэй харуулсан юм бичлэг байсан. За тэгээд яг энэ хүү бичлэгэн дээр анализ хийх мөн яг үүнийг яг FX-ээр хийсэн үгүйг нотлох гэж оролцсон маш олон тийм хүмүүс сошиал гарч ирсэн. За тэдний нэг нь бол Corridor Crave гэх FX хийдэг студ
студийн залуус өөрсдийн YouTube суваг дээрээ хэрхэн эдгээр бичлэгүүд нь хуурамч байж болох вэ гэсэн тийм debunk хийсэн байдлаар бичлэгийг бол оруулсан. За эдгээр Corridor Crew гэх YouTube-ийн залуус бол голцоо видео effects дээр ажилладаг. Гэхдээ тэдэл яг энэхүү MH370 онгоцны ил болсон бичлэгийг бол адилхан дуурайж хийх тийм боломжгүй гэдгээ бол өөртөө ярьсан байдаг. За тэгээд яг энэхүү бичлэгийг яг хуурамч гэдгийг яг нотолсон тийм байдлаар бол дүгнэлтийг бол хийж чадаагүй. Зүгээр энийг бол компьютероор маш тэгж амархан хийх боломжтой юм байна гэсэн нэг тийм доо ойлгоч гэх юм уу эсвэл тийм үл итгэсэн байдлаар хандлагаар яг энэ бичлэгэн дээр өөртөө тайлбарыг бол хийсэн байдаг. Гэхдээ тэдний энэ бичлэгийг бол үзсэн хүмүүс яг нотолгойтой хуурамч гэдгийг видео эффектийн тусламжтайгаар харуулж гисэн тийм комментуудыг бол маш ихээр үлдээсэн. За тэгээд интернет орчинд бол яг энэ бичлэгний эсрэг бол дайн баг эхэлсэн гэж хэлж болох тийм маш том өрнөл эхэлсэн. Тэдгээр хүмүүс дотор бол бичлэгийг аль болох хуурамч гэдгийг олон талаас нь ингэж нотлох гэж харуулсан янз бүрийн тийм зохиомол эсвэл видео эффект оруулсан бичлэгүүдийг араас нь ингэж янз янзын байдлаар хүмүүс YouTube-д эсвэл яг Reddit дээр ингэж байршуулсаар байсан. За яг эдгээр хүмүүсийн эсрэг нэг гарч ирсэн хүн бол Ashton Forbes гэх нэгэн YouTuber энэ эдгээр хоёр бичлэгийг бол хамгаалсан байдлаар маш олон подкастууд мөн бичлэгний яг анализ хийсэн байдлаар харуулсан тийм бичлэгүүдийг бол араас нь байршуулж эхэлсэн. Тэгээд тэрээр яг алга болсон онгоцтой холбоотой бүх материалыг эхнээс нь гэж судалж яг явсан онгоцны чиглэл хэдэн цагт минутанд алга болсон гэх судалгаан дээр үндэслээд YouTube дээр цуврал бичлэгүүдийг бол байршуулж эхэлсэн байдаг. За тэгээд яг үүнтэй холбоотойгоор түүний бичлэгүүдийг ницаасан тийм нэгэн постыг бол Reddit дээр нэрээ нууцлсан нэг хүн байршуулсан. За энэ хүн болохоор юу гэж үздсэн бэ гэхлээр бичлэгэн дээр гарч байгаа энэ үүлнүүдийг интернет дээр хайсны үндсэн дээр яг энэ бичлэгэн дээр үүлнүүдийг бол олсон гэсэн тийм утгатай постыг оруулсан байгаа. За тэгээд яг энэ бичлэгэн дээрх үүлнүүдийг хаанаас олсон бэ гэсэн чинь textures.com гэсэн сайт дээр яг энэ бичлэгэн дээр гарч байгаа үүлнүүдтэй адилхан үүлнүүд байсан учраас за энэ бичлэгийг бол зохиомол юм үүнд бол итгэх хэрэггүй гэсэн тийм утгатай тийм зургнуудтай хавсаргаж бол пост оруулсан байсан. За түүний хавсаргасан зургнууд дээрх үүлнүүд нь бол яг л бичлэгэн дээр гарч байгаа үүлнүүдэд яг таарж исэн. Тэгээд яг энэ дотроос ажиглагдсан хамгийн нэг сонин зүйл нь гэвэл яг энэ пост оруулсан хүн нь за энэ бичлэгийг би дөнгөж сая үзээд тэгээд интернет дээрээс яг энэ бичлэгэн дээр гарсан үүлнүүдийг яг 20 минутын дотор оллоо гэсэн утгатай тийм тайлбарыг бол өөрийнх нь постн дээр бичсэн байсан. Хамгийн гол нь тэрхүү үүлийг яг бичлэгэн дээрх үүлтэй яг харьцуулж адилхан болгож харагдуулахын тулд тэр textures гэсэн сайт дээр байсан үүлийг зургийг бүтэн эргүүлж ээж яг тэрхүү бичлэгэн дээрх үүлтэй бол адилхан болгож харуулж исэн. За тийм учраас бол эдгээр бичлэгийг хийсэн хүн нь энэ сайтнаас үүлнүүдийн одоо stock footage-ийг хуулж аваад бичлэгэндээ эвлүүлээд ийм хиймэл үйл хийсэн байна гэж бол хүмүүст тайлбарлсан. За тэгтэл өнөөх бичлэгүүдийг бол хамгаалж исэн Ashton Forbes бол яг энэ постонд бол төдийлөн ач холбогдол өгөөгүй, итгэхгүй байсан. За тэгээд хүмүүс яг тэрхүү Reddit дээр пост оруулсан хүнд бол бүгдээр итгэж энэ бичлэгийг бол хуурамч юм байна гэдэгт бараг итгээд MH370 онгоцыг бол ийм 3 үл мэдэгдэх нисдэг биет хулгайлаагүй гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байсан. За тэгсэн чинь удалгүй нөгөө нэг интернет дээрх мэдээллийг үнэн худлыг нэгтэлдэг одоо хайгуулчид маань хайсаар байгаад өнөөх нөгөө пост оруулсан хүний зургуудыг бүгднийг хуурамч гэдгийг бас debunk хийсэн байгаа. За яаж худлаа гэдгийг нотолсон бэ гэхлээр за тэд textures.com дээрх API дата мэдээллийг ингэж олж аваад за тэрхүү үүлний зургуудыг яг хэдэн оны хэдэн сард байршуулсан бэ гэдгийг нь бол эхлээд хайсан байгаа юм. За тэгсэн чинь тэдгээр бичлэгэн дээрх үүлнүүд гэсэн тайлбартай тэр эхний 3 зургийг бол 2014 оны 10 сард
тус сайт дээр бол оруулсан гэдгийг бол олж мэдсэн. За хамгийн ихний үүлний бичлэг бол яг 2012 онд тус сайт дээр тавигдсан байт юм байна лээ. Гэхдээ тэр 2012 оны зурган дээрх үүлнүүд бол бичлэгэн дээрх гарч байгаа үүлнүүдтэй бол аль нэнтэй ч бол таарахгүй байсан. За тэгээд удалгүй 2023 онд дахин эдгээр зургуудыг шинжилж тавьсан гэж байгаа юм. Одоо edited буюу засварлсан гэж бас үзэж болно. Гэтэл эдгээр хоёр бичлэг бол аль 5 сард 6 сард цацагдсан бичлэгүүд байсан. Тэгэхээр энэ зураг бол аль 2014 оны 10 сард цацагдсан байсан. Тэгэхээр бичлэгэнд төрүүлж тавигдсан учраас эдгээр зургууд нь бол сүүлд орсон. Бичлэгт бол ямар ч хамааралгүй. Харин зүгээр бичлэгэн дээр гарч ирсэн үүлийг Photoshop-ын тусламжтай ингэж тасалж аваад дахин 2023 онд одоо ингэж stock footage байдлаар ингэж байршуулсан байгаа юм. За энэ нь болохоор нэг талаар эдгээр бичлэгүүдийн ингэж хуурамч гэдгийг зохиомл байдлаар харуулахыг бол хичээсэн тийм хэсэг бүлэг хүмүүсийн юм үйлдэл байгаа. Тэгэхээр бол тэд бол бичлэгийг хуурамч гэдгийг бол нотолж чадаагүй гэсэн үг. За үүн дээр мөн дөрөөлөд Ashton Forbes нэгэн бичлэгийг бол байршуулсан. За энэ бичлэгэн дээр бол үүлнүүд хэрхэн хөдөлж байгаа мөн тэр 3 үйл мэдэх нисдэг биет үүлийг нэвтлэх үед хэрхэн үүлнээс ингэж хөдөлгөөн ажиглагдж байгаа гэх мэт тийм нарийн деталуудыг бол голцоо харуулсан. За мөн нэг бичлэгэн дээр бол тэрхүү үйл мэдэх нисдэг биетээс утаа гарч байгааг тийм харуулсан анализ бичлэг байсан. За харин одоо бүгдээ хиймэл дагуул хэрхэн яг энэ хүү онгоцны зургуудыг мөн байршлыг ингэж авсан бэ гэдгийг хамтдаа олж мэдцгээе. За Ashton Forbes-ийн өгсөн мэдээллээр бол онгоц алга болсон бүс нутаг болох Никобарын арлуудын яг дээгүүр нь Америк нэгдсэн улсын тагнуулын USA 229 NRO 34 нэртэй хиймэл дагуул сансарт явж исэн байгаа. За анх энэхүү NRO хиймэл дагуулыг 2011 онд сансарт хөөргсөн байгаа. За энэхүү NRO-ийн хиймэл дагуулын тусламжтайгаар бол Америк нэгдсэн улсын тагнуул болон зэвсэг түвшнийхэн шууд мэдээллийг хиймэл дагуулаас шууд хүлээж авдагаараа ийм онцлог. За мөн онгоц яг алга болсны дараагаар Малайзийн зэвсэг түвшний сайд нь сурвалжлагч нарт бол Америк нэгдсэн улсын тагнуулын хиймэл дагуулуудтай бид нар бол хамтарч ажиллаж байгаа гэсэн дээр бол тим гэсэн хариултыг бол өгсөн байдаг. Tell us, there are US spy satellites over the region. Are we in touch with them? Yes, we are in touch with them. Бичлэгэн дээр гарч байгаа хамгийн доод буланд бас яг байршлыг харуулсан координат тоо харуулдаг. За энэ нь бол тоог сайн ингээд тогтоож харах юм бол яг онгоц алга болсон Никобарын арлуудын байршлыг бол заадаг байгаа. За тэгээд эхний бичлэг болон хоёр дахь бичлэгийн түрүүн би та бүхэнд бас ялгааг нь хэлж өгсөн. Хоёр дахь бичлэг бол дорооноос авсан бичлэг. За үүний бол фреймийн бол хурд бол өмнөх нэгдүгээр бичлэгээс бол илүү сайн нэгтэрчилтэй. За харин нэгдүгээр бичлэг нь болохоор хиймэл дагуулаас бичиж авсан бичлэг учраас үүний фрейм нь бол маш бага. Та бүхэн бас харж байгаах бага зэрэг юм гацалттай хөдлөх байдлаар ингэж явж байгаа нь үүнийг бол 100% хиймэл дагуулын хөдөлгөөнт зураг гэдгийг бол баталж харуулж байгаа юм. За харин наан хөдөлж байгаа маусны хурд нь бол 24 фреймийн хурдтай. Тиймээс яг энэ бичлэгийг бол хиймэл дагуулын дата базаас хуулбарлаж авсан гэдэг нь маш тодорхой байгаа. Мөн эхний бичлэг бол өдрийн цагаар юм шиг харагдаж байгаа боловч энэ бол өдөр биш харин шөнийн цагаар бичсэн юм бичлэг. Харин яаж ингэж өдөр юм шиг харагдуулсан бэ гэхлээр хиймэл дагуул шөнийн бичлэгийг хийхдээ IR false color гэдэг нэртэй төлөв дээрээс ингэж шөнийг өдөр мэт харагдуулж чаддгаар тийм онцлогтой байд юм байна. Учир нь бас та бүхэн яг энэ эхний бичлэг дээр ямар ч тийм сүүдрийг бол олж харахгүй байгааг бас анзаарж байгаа.